Эрхэм өндөд үзэгчдээ Фрим подкастын түүх танин мэдхийн ээлж дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид нар бол түүхийн нэг бас айгуу тийм одоо ярьж болмооргүй гэх юм уу ярихад туйлын хэцүү юм одоо түүхийн нэвтрүүлгийг хийхээр дэлгүүр хаттайгаа ирсэн байна. За энэ одоо түүхийн одоо нэг хэцүү одоо түүхэл 731-р ангийн тухай байгаа. За энэ цаг хугацаа нь бол 1930 оноос 1945 оны хооронд газар зүйн хувьд бол Хятадын одоо 100 хойд муж буюу одоогийн бол Харбин хотод болсон үйл явдал байгаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг бол Алтан гац рестораны шинэ салбараас бид хурж байна. Манайх бас нөгөө өмнөх дугаарууд дээр баруун дөрвөн замд байршилтай Алтан гацынхаа нэг салбар дээр хийжсэн болвол одоо болохоор зайсан салбар дээр нь бас хийж байгаа баяртай байна. За тэгээд Алтан гац рестораныхаа хамт олонд баярлалаа. За нэг дор зайсан салбар нь болохоор нийтдээ 140 одоо зочин хүлээж авах боломжтой ийм одоо том маш сайхан ресторан та бүхэндээ үйл ажиллагаагаа явуулахад бол бэлэн болсон байгаа шүү. Ажилт нь маш гоё тийм Монгол яг үндэсний Монгол баатруудын тухай тийм маш олон гоё зургуудтай тийм. Тэгээд зочтой авчраад ялангуяа гадаадын жуулчд авчраад ингээ хоолоор дайлуулах гоё одоо тогтчлцтай газар байна. За тэгээд хоёлоо ингээд бас 731-р анги гэсэн энэ одоо хэцүү түүхийг ингээд ярилцъя. Анх ерөнхийдөө бол яг энэ сэдвийг ингээд судалж яхад нэг тийм Халлоуины үдшилтэд зориулаад тэгээ нэг юм хүмүүст ингээд зориулаад ингээд суулгаад за тэр хүмүүст ингээд юм ярьж өгдөг. Халлоуин гэдэг чинь нөгөө өөрөө тем нь болохоор нэг тиймэрхүү аимшигын ч юм уу шүүц сүргэм тийм баяр шүү дээ. Тийм болохоор одоо ингэж нөгөө бэлтжижсэн тэгээ бас ингээд их сурвалжуудыг материалуудыг ингээд харж яхад бас нэг тийм дэлхийн 2 дугаар дайны хамгийн баг харах хуудас юм болов гэж хэлж болох юм дүүх байна л да. Тэгэхээр энэ бол 1930-аад оноос эхэлтэй 731-р анги гэдэг. 1930-аад он гэдэг бол дэлхийн 2 дугаар дайны одоо өмнөх үеих үү. За гэхдээ ер нь бол милитарист Японы эзэнт гүрэн бол мэдээж нөгөө өөрсдийнхөө нутаг дэвсгэрээ тэлэх үндсэндээ тийм одоо зэрэгжүүлсэн тийм бодлоготойгоор ажиллаж исэн. За түүндээ ч гэсэн одоо саний дурдсан одоо Манжуурын бүс нутгийг эзлэх, за цаашлаа зүүн өмнөд Азийг эзлэх, одоо Номхон талын бус нарлуудыг эзлэх, за өөрийнхөө нөгөө нөлөөнийхөө хүрээг тэлэх мэтийн маш олон бодлогыг хэрэгжүүлж исэн юм гэдэг давхцаж байгаа юм л да тийм. Тэгэхээр ерөнхийдөө бас яг подкаст эхлэхээс өмнө ингээд хэлэхэд альва дайн мөргөлдөөний үед бол энэ мэтийн буюу маш юм томоохон маш олон нийтийг хамарсан гэмт хэрэг ийм хийх нөхцөл байдал нь хөрс шороо анх шууд суучтай юм байл л дээ. Тэгэхээр энэ бол 731-р анги гэдэг бол анхандаа буюу анх 1932 онд одоо Япон улсын нийслэл Токио хотод байгаа одоо энэ цэргийн эмнэлгийн дэргэдэх одоо энэ сургуульд нь болохоор хижгээс сэргийлэх судалгааны тэнхэм гэдэг нэртэй ийм одоо ийм судалгаа шинжилгээ явуулах гэж юм шиг тийм нэртэй ийм байгууллагаар анх одоо цэргийн эмч хошууч Широиши гэдэг хүн удирдаад анх ингээд зохион байгуулад байгуулж исэн. Гэхдээ энэ бол зөвхөн хижиг буюу одоо бактери эсвэл халдварын гаралтай бусад өвчин томуу ганцхан судлах биш. За цаашдаа ерөнхийдөө дэлхийн одоо улс гүрнүүдтэй хийх энэ дайны за эсвэл тухайн нутаг дэвсгэрийн тэлэх энэ бодлогын хүрээндээ гаргаж ирсэн хамгийн том юм зэвсгийн үйлдвэр маягийн тийм газар байна л да тий. Одоо бид нар нөө зэвсэг гэхээр л одоо шууд галц зэвсгийн үйлдвэрлэлч гэдэг юм уу за хүнд артиллерч гэдэг юм уу мэд боддог бах. Гэхдээ энэ бол ерөнхийдөө одоо 21-р зуунд ч гэсэн зэвсэг гэдэг ойлголт шал арай өөр төвшөнд хүрсэн шүү дээ тий. Зөвлөвчний бодлого тий. Тэгэхээр одоо бас нэг 90-ад жилийн өмнө 90 гаруй жилийн өмнө бол бактериологийн зэвсгийг бол олон шат дараатаагаар маш зохион байгуулалтаагаар ерөнхийдөө Японы айрам анх гаргаж ирж байгаа энэ юм л да. За тэгээд 1933 онд болохоор ерөнхийдөө Японы тухайн үеийн цэргийн эрхтнүүд болохоор Широишигийн боловсруулсан одоо энэ зүүн хойд Хятадд одоо энэ бактери судлах суурин газар байгуулах саналыг бол зөвшөөрөөд за тэгээд ингээд цаашдаа энэ ангийг илүү өргөжүүлэх хэрэгтэй юм байна. За хөрөнгө мөнгөөр туслах хэрэгтэй юм байна гэж үзснээр ингээд явагдаж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө бол бактериологийн зэвсгийн хувьд хамгийн одоо энгийнээр тайлбарлахад одоо нийтэд халтай өвчнүүд ерөөхдөө нөгөө том өвч нэрлэдэг байгаа шүү дээ халдвар өвчнүүдийг тийм. Тэгэхээр одоо юу байдгийг маш олон төрлийн одоо тэр өвчнүүдийг тухайн эзлэгч байгаа бүс нутгад харахах явдал тийм. За энэ бол нөгөө шууд одоо галц зэвсгээр галж байгаа юм шигээр шууд нөлөө үзүүлдэг юм бүртлөө олон жилийн хугацаанд байнга нөгөө тухайн улсдаа эдийн засгт нэгдүгээр за хүн ардтанд за тэгээд дээрэс нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлдөг ийм том юм бодлогын чанартай зэвсэг юм гаргаж авах тийм зорилготой байгаа юм л да. Гэхдээ бас нэг талаасаа одоо юу гэдэг одоо бид нар бодоход
одоо зэвсэг үйлдвэрлэлд одоо шууд бодоход галт зэвсэг үйлдвэрлэлд бол одоогийн байдлаар одоо Турк улс, дээрээс нь бүгд найрамдах Чех улс, Америкийн нэгдсэн улс ч гэдэг юм уу. Энэ нөгөө асар олон жилийн турш хөгжүүлээд ирсэн капиталаа босгоод ирсэн улсууд бол зэвсэг үйлдвэрлэлээрээ стил ингээд маш олон жил ингээд тэргүүлж авдаг шүү дээ. Харин нөгөө талаас болохоор бактериологийн зэвсэг үйлдвэрлэхэд нөгөө галт зэвсэг үйлдвэрлэж байгатай адилхан хэмжээний тийм өсвөр тоног төхөөрөмж шаардлагагүй гэдэг юм байна л. Ер нь лаборатори, сайн лаборатори тэгээд эрдэмтэн байхад ерөнхийдөө хангалттай. За тийм учраас тухайн үеийнхээ Японд маш хэрэгтэй байсан байгаа юм л да. За тэгээд ерөнхийдөө бол энэ хижгээс хамгаалах ийм анги нэгтгэл гэж байгуулж байгаа нь ерөнхийдөө олон улсын тавцанд шууд бактериологийн ийм судалгаа хийж байгаа. Энэгээр ингээд дайн гэд явуулнаа гэснэг бол халахвчилсан тийм л үйлдэлтэй. Тэгээд хэд хэдэн удаа бас энэ анги нэгтгэлийнхээ бас нэрийг ингээд өөрчлөлт явсан. Хамгаалж байгаа боловч тэд нэр өөрсдөө бүтээгээд байгаа тийм тэр өөрсдөө бүтээж хамгийн гол хамгаалж байгаа гэсэн нэрэн дор тийм 1933 оны 8 дугаар сард болохоор Харбин хотын буюу одоогийн бүгд найрамдах улсад байгаа Харбин гэж хот байгаа. За энд болохоор Нангян тойрогт болохоор хижгээс сэргийлж ус түгээх квантууны айрам гэдэг нэртэй ийм айрмын харьяа бактерийн туршилтын хэсгийг бол нууцаар ингэж байгуулсан. За энэ нууцаар байгуулсан гэж аана бол сүүлд буюу дайнд усад 1945 онд нөгөө Хабаровск хотод болсон жишээлбэл нөгөө дайны асар том шүүхийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэрний одоо гэрчүүдийн гаргаж тавьсан материалаар одоо ингэж гаргаж ирж байгаа гэдэг. Энэ бол хоёр нууц ангийг байгуулсан. За нэг нь болохоор Харби хотод байгуулсан хижээс сэргийлэх ус түгээх эсвэл ус хүргэх квантууны цэргийн хилцс. За нөгөөх нь болохоор Чанчун хотын малын хижээс сэргийлэх квантууны хилцс гэдэг. Яг ингээд нэрийг харах юм бол ерөөсөө нэг тийм бактериологийн зэвсэг гэдэг юм хүн дээр туршилт хийхээр хэмжээний биш юм шиг те илүү нэг тийм шинжлэх ухаантай ойролцоож юм шиг сонсож байгаа юм л да те. За ингээд Манжурын 659 дугаар цэргийн анги гэж нэрлэж байгаа. Тэгээ сүүлд нь буюу 1941 оноос эхлээд Манжурын 731 дугаар цэргийн анги гэсэн тийм нууц нэрийг өгөөд үйл ажиллагаа явуулж ирсэн. За ерөөдөө бас ингээд манайхаа одоо ингээд бодоход энэ бол нэг тийм жижигхэн нэг юм эмнэлэг шиг ч юм уу эсвэл ер нь тийм цар хүрээ биомын хувьд бол юм жижиг байгууллага ерөөсөй байгаагүй. Нийтдээ 3000 орчим ажилтнтай юм асар том зохион байгуулалттай бүтцтэй тийм байгууллага байсан. За энэ болохоор энэ байгууллагт нь хамгийн сонирхолтой нь тухайн үедээ байсан Японы хамгийн тэргүүлэх зэрэгтэй одоо нянз судлалын эрдэмтэд докторууд бол энэ тул ажиллаж исэн гэж. За ингээд 1940 оны 12 дугаар сарын 2-нд болохоор Японы эзэн хаан болохоор тухайн үед одоо Японы эзэн хаан Хирохиши байсан. За гаргасан зарлигаар бол 731-р отрядын харьяанд нь дөрвөн өөр төрлийн одоо салбар ангийг зүүн одоо хятадд ингэж байгуулсан гэдэг. За энэ болохоор Хайларын 543 дугаар анги, за Сунвуийн одоо 673, за Линквагийн 162 дугаар, за Муданжаны 643 дугаар салбарууд гэдэг. За энэ салбарууд нь болохоор холбоотой ажилладаг. За тэгээд хамгийн одоо эцсийн хамгийн томоохон шийдвэрүүд зөвхөн одоо 731 дугаар ангиас гардаг. Ийм одоо ийм бүхэл бүтэн ийм систем тогтолцоог ингээд үүсгэсэн ингээд. За одоо тэгэд яагаад нөгөө ингээд энэ ангиудыг одоо хятадын нутаг дэвсгэр дээр ингээд японочууд дураараа байгуулад байгаа юм байна гэхээр энэ бол японочдын мэдлэлд орсон Манжугуа гэдэг улсыг байгуулсан тий. Тэгээд одоо ингээд хятадын нутаг дэвсгэр дээр ийм одоо цэргийн ангиудаа байгуулад байгаа гэсэн үг. Ерөнхийдөө нөгөө Манжугуа ч одоо нөгөө тоглоомын засгийн газар байгуулаад ерөнхийдөө нөгөө Японы нөлөөний бүс байгаа байхгүй тий. Тэгэхээр тэнд бол шууд одоо хятадыг их газраас шууд удирдах тийм боломжтой болчихсон байхгүй тийм ер нь геополитикийн хувьд ч гэсэн тийм. Гэхдээ бас ер нь одоо тэр Манжуур гэдэг бүс нутгаас ганцхан хязгаарлагдахгүйгээр бусад одоо томоохон хотууд. За жишээлх юм бол нөгөө нян үйлдвэрлэх томоохон баазууд бол Чанчун, Бээжин, Нанжин, Гуанчжоу гэдэг харахаар дандаа томоохон хотууд байгаа шүү дээ. Энд бол байгуулсан. За мөн Сингапурт хүртэл одоо энэ нян судлах, за мөн цаашлаад нян түгээх одоо салбаруудыг байгуулжсан. За мөн одоо нөгөө Алс орнд буюу одоо Дальний Восток гэдэг тухайн зөвлөлт толгойд улсын ойролцоо бас энэ анги нэгтгэлүүд ингээд байгуулж исэн гэдэг. За тэгээд хамгийн гол зорилго бол хим, бактериологийн зэвсэг, за нянг мөн судлах, за түүнийг өсгөн үржүүлэх, хадгалан нөөцлөх, за эмчлэх туршилт судалгаа мэдээж хийн. За түүнээс гадна бактерийн зэвсгийн гол түүхий дулах халдвар төвчтэй нянг гаргаа авах юм гол зорилготой ийм газар юм л тэ. Тэгэхээр нянгийн хувьд ер нь зэвсэг гэдэг утгаар нь харах юм бол дайм бол газрын дайм бол ерөнхийдөө фронтоор хязгаарлагдаж өгдөг бол энэ бактериологийн дайны хувьд бол газар нутгаар огт хязгаарлагдахгүйгээр хүнээс хүнд малаас мал дамждаг учраас эсвэл гол мөрний эхийг нь бохирдуулчихад тэр чигээрээ тухайн бүс нутаг
халдвар авах тийм эрсдэлтэй учраас энэ бол ерөөсөө нөгөө арай тийм өөр төвшний тийм байна л да. Тэгэхээр энэ зардал мэдээж багтай. За тэгээд ер нь хүн ард те ер нь хот тосготоор том жижиг гэлтгүүр бүгднгээр нь одоо тархах ийм одоо дайны хувьд томоохон ач холбогдолтой. Маш хоруу чанартай. Тэгэхээр Япон улсыг бодоход одоо ингээд томоохон зэвсэг үйлдвэрлэгч гэдэг юм эсвэл томоохон гангийн үйлдвэр байгуулагч юм уу те энэ талд тухайн улсын өөрийнх нь газар зүүн газрын одоо ашигт малтмалын нөөц баялагын хувьд бол бусад улсуудтай харьцуулахад их их бага хэмжээтэй байдаг учраас хамгийн тухайн үеийнхээ одоо Японы бодлогын хувьд бол хамгийн потенциалны шийдвэр бол одоо энэ бактериологийг дэмжих байсан бизээ гэж. За ингээд за түрүүнд өрцөнчлэн мэдээж одоо нөгөө сум үйлдвэрлэх шаардлагагүй болчихно гэдэг бол хамгийн том давуу тал. Жишээлбэл нөгөө бүгд тоо одоо бүгдээр Монголд одоо ч гэсэн Монгол улс ингэ бодохоор хүн амын нэг тийм нэгтрал ихээхэн байдаг биш. Илүү таруу байралтай, сэрэг байралтай газруудад асар хурдан хугацаанд ингээд тэр чигээр нь одоо ингээд халдвар түгэх ийм одоо боломж гэхүү одоо нэг талаасаа тийм боломжийг бол харсан байгаа юм л та. Тэгэд бас одоо энд бас нэг яг ямар хуу төрлийн бактериологийн зэвсэг гаргаж авдаг байсан бэ гэхээр үндсэндээ маш олон төрлийн одоо тахлууд, за хижиг, за булчин задрах тахал, хамуу, цусан суулга, татарн, бом, сүрье зэрэг ийм халдвар төвчний нянг бол үржүүлж судалж байдаг. Тэгээ санийд өрдөгдсөн одоо энэ халдвар төвчнүүдийг харахаар хүний аминд хүрэх үс хоруу чанартай одоо ийм дандаа бактериуд байгаа шүү дээ. Тэгээд за албан ёсны их сурвалжуудыг харьцуулж үзсний үндсэн дээр ерөнхийдөө дайны дараа ойролцоогоор хэдий хэр хэмжээний нянг гарган авсан бэ гэдэг нэг тийм дундаж тооцоог нь гаргасан байна. Гэхдээ энийг бол бас гаргахад маш хэцүү байсан гэдэг. Ягаад гэх юм бол нөгөө Япон аль хэдийн одоо юу гэдгийг тонгоруулахаа мэдчихэх юм уу? Одоо бүх одоо материалуудаа жишээлбэл шатааж устгаж те байжсэн учраас за тэгэхээр хэсэг газар нуусан те нууж те. За мөн одоо нөгөө тухайн орж байгаа улсуудын одоо юу гэдэг Америк нэгдсэн улс эсвэл зөвлөлт холбоот улснаар бол яг тухайн нууц материалуудыг задалдаггүй ч гэдэг юм уу те зөвхөн өөртөө ашиглах тийм явдал түгээмэл байсан. За энэхүү 731-р анги нэгтгэл болвол энэ материалд болохоор нийтдээ 300 кг тахлын вирусыг одоо юу гэдгийг олшруулсан. За 500-аас 600 кг хүртэл боомын, за 800-аас 900 кг хүртэл гидсний хижиг, цосон суулгын, за тэгээ бүр 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан юм баримт байна. Энэ тоо баримтуудыг харахаар юу гэдэг нэг юм килограммаар хэмжигдээд явчаар нэг тийм бага жим шиг сонсогдож магадгүй л дээ зарим үзэгчд бол. Гэхдээ нян гэдэг бол өөрөө асар жижиг юм шүү дээ. Тийм учраас энэ 300 кг тахал, за боомын 500-аас 600 кг гэдэг бол асар их хэмжээний тоо харагдаж байгаа шүү дээ. Ерөнхийдөө хүн төрөлхтөнд анх юу гэдэг байгаагүй ийм их хэмжээний одоо нянг нэг газар анхны удаа одоо төлрүүлсэн бол 731-р ангиа гэд. За энийг болохоор яаж одоо хэрэгжүүлээд яг нөгөө дайнд оруулах гэхээр нянгийн нь болохоор за нохоо бөөсөнд жишээлбэл бичил биетнүүдээр одоо ингээ халдварлуулад хадгална. За тэгээд тэтгэрийг болохоор эсрэг одоо этгээдийнхээ эсрэг улсынхаа болохоор хүн ам газар нутаг те цэргийн дунд нь шууд хаях замаар ингээд халдварлуулахаар ингээд төлөвлөжсэн. За халдвар бол ойлгомжтой шүү дээ. Ерөнхийдөө юу гэдгийг хувцч гэдэг юм уу? За эсвэл хоол хүнсэнд оруулах ч юм уу те шууд байдлаар тарахад маш их амар. Тэр нь бол нэг дээгүүр нэг онгоц явуулаад тэр ингээд тарахад чад ер нь хүн мал тэгэл байгаль бол асар их хэмжээгээр хохирно шүү дээ те. Сая тэр нохоо бөөсөн дотор одоо тэр нянг байрлуулад байна гэдгийг тайлбарлахад бол одоо тэр жижигхэн одоо амьтан дотор тухайн юм маань одоо тухайн амьтныг одоо идээд амьдраад байгаа гэсэн үг. Тэрийгээ тэгээ дахиад үржүүлээд тэгээд тэр нохоо бөөс гэдэг дотор одоо орж байгаа шүү. Тэгээ нохоо бөөс маань амьтанд ч юм уус хүнд ингээд халдварлаж тарахаар байна. За мөн нохоо бөөснөөс гадна 731-р отрядд бол халдварлуулсан өмд өртсөн нэн халдвар төвчнүүдийг халдварлуулсан харахны тоо бол нийтдээ 3 сая төрсөн гэж. Тэгэхээр одоо нөгөө килограмм гэдэг нөгөө тоог нөгөө юу хэмжээсийг бол нөгөө яг амьтныхын тоолоо оруулчихаар бүр асар их хэмжээний болж байгаа байхгүй тий. 3 сая харах. За харах бол өөрөө юу гэдгийг амьдрах чадвар асар их өндөртэй ямар ч нөхцөл амьдарч. За дээрээс нь томоохон хот суурьнд бол байнга байж идэг. Тийм учраас асар их хэмжээгээр тарах тийм эрсдэлтэй. Үржил сайтай.
За тэгээд ерөнхийдөө бол нөгөө Японы армийн удирдлагаас өгчсэн нөгөө тушаалуудаас үндэслэл одоо тоонууд гаргаад байгаа юм л та тий. Дээрээс нөгөө нохоо бөөснийх нь нийт хэмжээг нь 300 кг хүрэх. Нохоо бөөс гэдэг бол асар жижиг шүү дээ. Ингээ хиллээд үсэх юм бол бүр одоо юу гэдэг нэг 100 мянган нохоо бөөс ингээ хиллэхэд бараг хил гарч ирэхээгүй шахав жижиг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол асар хэмжээгээр үйлдвэрлэх тушаалыг Японы армиас ингээ гаргаж ирсэн ингээд. За мөн бактерийг болохоор артиллерийн суманд хийх боломжтой. Сум гэдэг бол одоо манай бас үзэгч нар ингээд яаж бол за энгийн одоо юу гэдэг хамгийн нийтлэг байдаг 762 39 тэй сум гэж ботход тухайн одоо энэ сумны одоо үндсэндээ нэг 3-ны 1 нь л одоо тухайн одоо бодож байгаа объект за эсвэл тухайн этгээдэл очиж шүү дээ. Одоо сумд өргөдөд одоо хонгонд нь буюу тэнд нөгөө дар байгаа шаталтын процесс буюу гал үүснээр нөгөө халууны одоо энерги боловсроод тэгээд дуртлынх нь бүллэд яваад явж байгаа юм л да. Тэгэхээр яг тэр доторх нөгөө хонгой дарных нь хэсэгт байрлуулах, за сум дээрээ байрлуулах гээд тэгээд шууд нөгөө сум нь очихдоо за эсвэл хүнд артиллер томоохон сум очихдоо шууд нөгөө давхар ингээд юм халдвар үүсгээд те ингээд явчихнаа л гэсэн. За тэгэд мөн минийн дотор бас хийж буудан тараах, за мөн бактери бүхий одоо бөмбөгдөх шонгоцоор хаях, за тэгээ бактерийн халдварыг бэлчээр, за булаг шанд агаар тараах зэрэгээр одоо хэрэглэхээр төлөвлөж исэн. За мөн одоо ийм арга замаар бол бактери халдварлуулах туршилтуудыг бол хийжсэн нь бол сүүлд ингэж тогтоогдсон. За тэгэд энэ ангийн бол хамгийн гол хамгийн томоохон харгас гэмт хэрэг бол ялч байхгүй амьд хүн дээр туршилт хийжсэн ийм явдал юм а гэж. За амьд хүмүүс гэдэг бол ерөнхийдөө бас нэг юм миний бас нэг үзчихсэн тэр нэг Анкл гэдэг нэг Холливуудын хийсэн кино гэдэг л та. Тэгээд тэнд болохоор нөгөө фашист Италид байдаг Итали нэг юм эмч доктор байгаа юм л та. Бас нэг юм туршилт хийдэг. Тэр хүний хувьд бол яг нөгөө дайсан гэдэг юм боёо тэр хүний одоо перспективээр бол дайн гэдэг бол биднэрт ингээд юм ямар ч тийм этик байхгүй, за ер нь хүн ёсны зүйл байхгүйгээр туршилт хийх боломжийг олгодог. Тийм учраас дайн бол хязгаар нэг өдөр эхэлдэг, хязгаар нэг өдөр дуусдаг. За энэ дотор нь амжаад боломжтой бүх одоо тэр юунуудыг судалгаануудыг хийх хэрэгтэй гэсэн нэг тийм үндсэн тийм санаа гаргаж байгаа юм л да. Энэ шинжлэх ухааны одоо тосын тулд юм а. Шинжлэх ухааны хөгжил дэвшил юм а гэдэг ийм бас нэг ийм поинтыг гаргаж байгаа байхгүй тий. Мэдээж одоо юу гэдэг нь одоо 21-р зуун болвол мэдээж хүн дээр шууд амьд хүн дээр иймэрхүү төрлийн туршилт явуулах бол асар өндөр одоо хуулийн арга хэмжээ ахуулна шүү дээ тий. Гэхдээ дайн гэдэг бол яг тухайн нэг ийм exception гараад ирчихэж байгаа юм л да тий. За ингээд үндсэндээ ямар хүмүүс байсан бэ гэхээр дайны онцлогсод хоригдлууд за тэгээд тухайн эзлэгдсэн орон нутгийн ард иргэд за үндсэндээ энд орж байгаа юм л да тий. За мөн тухайн үедээ зөвлөлт толгойд улсын иргэд буюу Орос гаралтай иргэд за бүгд найрамдах Монгол ард улсаас хүртэл хүмүүсийг огч туршилтанд оруулсан. За бас нэлээдгүй хувь нь бол хятадаас хятад хүмүүсийг маш их туршилтанд оруулж ирсэн гэдэг. Тухайн нөгөө бүс нутагтаа байгаа хүмүүсийг холзолж аваад ерөөсөө шууд одоо юу гэдэг туршилт руу ингэж явуулдаг байсан гэдэг. Тэгээ энэ туршилтанд ордог хүмүүс 731 дугаар ангийн хаалгыг давж босхийг давж орсон л бол хизээч тэр ангиас гардаггүй тийм л юм байна л да. Тэгээд тухайн нөгөө үйл ажиллагаа нь бол маш өндөр нууцлалын дор явагддаг. Тэгээ тухайн хүмүүсийг бол банз гэж нэрлэдэг байсан юм байна л дээ. Тэр одоо яг японоор юу гэж дууд тийм мэдэхгүй. Тэгэхээр банз гэж одоо монгол хэл рүү орчуулсан байлээ. Тэгээд нөө банз тэгэхээр нөө яг нэг тухайн одоо судлах тухайн бол өөрөө нөө хүн гэдэг талаас нь ерөөсөө харахгүй шүү дээ. Бүр нэм объект болгоцсон. Тэгээд ингэж нэрлээд одоо энэ туршилтуудаа ингээ хийжсэн гэдэг. За тэр нөгөө 731-р отряд буюу одоо энэ ангийн байрлаж исэн газар нь модны үйлдвэр байсан гэж одоо хятад судалгаан дээр бол байд юм билээ. Тэгээд тийм учраас одоо тэр модны үйлдвэр рүү орж байгаа хүмүүсээ одоо модны үйлдвэр чинь модоо бэлтгээл тэгээд банз болгоод гаргаж шүү дээ. Тийм учраас одоо ингээд хүмүүсийг оруулаад ийм банз гэж хэлэх юм уу те тэгж хэлдэг. Тэгээд энэ японочууд бол дайныг ашиглаад тэгээд ингээд ийм боломжит хувилбаруудыг мэдээллүүдийг олж авч байгаа шүү дээ. Маш амар одоо туршилтуудыг хийгээд тэгээд бас сүүлд ингээд бас хятадын одоо мэдээллүүдээр ингээд харахад тухайн мэдээллүүдэд нууж агаад дараа нь өөртөө энэ одоо том одоо энэ юунда одоо их буруутгахдахгүй тулд мэдээлэлээ ашиглана гэсэн тийм бас зорилгоод байсан гэж бас бичигдсэн байт юм байна лээ. Тэгэхээр нөгөө шууд утгаараа шууд банз оруулж байгаа гэдэгтэй адилхан тийм. Модны үйлдвэр шиг тэгээ энэ бас ингээд одоо ийм үйлдвэр гэж юм. Тийм ухаагаар. За тэгээд үндсэндээ бол судалгаа бол тухайн хүнийг
үхэн хөтлөл ер нь судлана гэсэн үг л дээ тий. Хижиг өвчний жишээлбэл бактери хүний биед тарьсны дараа за энэ хүн хэдэн цагийн дараа ямар хуу одоо юу гэдгийг эффектүүд үүсгэж гин за ямар хэдэн цагийн дараа хүү хэдэн өдрийн дараа хүү гэдгийг өөх хүртэл нь ер нь тарчлагж яа л гэсэн үг шүү дээ. Хэрвээ тухайн хүн амжилттайгаар нөгөө туршлагыг нь давчих юм бол өөр төрлийн дахиад нэм шахдаг. За тэрэндээ ингээд гарчлаа. За тэгээд дахиад 3 дугаар одоо левелх нь хайшаа нөгөө туршилтанд ороход хэр төсвөртэй байна гэдгийг нь бүгдийг нь үзэн. Хэрвээ үнэхээр нөгөө бактериудад төсвөртэй дархлаатай байгаад их юм бол хүүтэн өрөөлөө оруулах юм уу. Яг ийм хөргөчиг өрөөлөө оруулаад за дамжлагуудтай тийм эрүүл сарвал бие махбодтой хүн насанд хүрсэн одоо эрэгтэй хүн эмэгтэй хүн хэдэн цагийн дараа хөлддөг юм байна. Хөлсний дараа хэдэн цагийн дараа одоо юу гэдгийг ухаан алддаг юм байна ч гэдэг юм уу. Хэрэг төсвөртэй юм байна гэдгээр ингээд судлахын тулд те эсвэл маш олон тооны хүмүүсийг нэг өрөөнд хороод за хоолоор бол нэгдүгээр хангах чинь. Гэхдээ нэг зүйлээр хангахгүй гэдэг нь нойроор нь хангахгүй. Тэгээд дөрөс нөгөө хүмүүсийг унтуулахгүй за хүн 7 хоног унтахгүй бол яах юм бэ гэдгийг жишээлбэл за 14 хоног амьдрах боломжтой юм байна. 30 хоног амьдрна. Гэхдээ тухайн хүн одоо ямар хариу үйлдэл гарах уу, тухайн хүний реакц нь юу байна? За ийм нойр муутай явж байхад за энэ хүү энэ бактерит биеийн хэр төсвөртэй нойр сайтай хүн хэр төсвөртэй гих мэтийн одоо ийм санаанд оронгууд юм туршилтуудыг гаргаж ирсэн ингээд. За тэгээд энэ дээр бол бас их сонирхолтой зүйл нь ер нь тухайн үед байсан 30-аад он 40-аад онд байсан нацизмын томоох үндэслэл нар шүү дээ. Тэгэхээр цагаан арьстай хүн жишээлбэл маш юм халуунд хэр төсвөртэй байна. Эсвэл хятад хүн одоо энэ манж гаралтай хүн хоёрын аль нь илүү бом өвчнөд илүү их одоо төсвөртэй байна ч гэдэг юм уу. Энэ талаас нь ингээд судалдаг. Тэгэхээр нөгөө бүр нөгөө арьсны онцлогоор нь үндэстэнгээр нь те бүр ингээд ялгаж ингээд туршилтанд оруулаад тэр нь шинжлэх ухааны их дэмжиж байгаа их зөв юм болж байгаа гэж тайлбарладаг. Ийм л байсан байна л да. За ингээд Японы 8731 дугаар отрядд бол 1900 яг одоо албасаар бол 39-с 45 он хүртэлх одоо 6 жил орчмын хугацаанд бол 3000 гаруй хүн туршилтын бан зулж амнасаа гэдэг алдсан гэдэг ийм тоо бас байна. За тэгээд энд бол түрүүнд дөрвсөн зөвлөлт холбоот улс, за тэгээд бүгд найрамдах Монгол ард улс, за Хятад улс, за мөн одоо бусад улс орнуудын хүмүүс одоо энэ туршилтанд ингээд орсон гэдэг. За тэгээд мэдээч хэрэг нөгөө өрсөлдөгч, сөргөлдөгч талуудын цэрэг зэвсэгдэгч хүн амыг устгах гэм зорилготой байжээ гэж. Тэгээд энэ дээр бас нөгөө одоо энэ Широ Ишигийн дотны хүний хэлсэнчлэн болвол яагаад ийм анги нэгтгэл гараад яагаад ингэж ийм улайран дайрч ийм одоо үйлдэл гаргаваа гэдэг нь тухайн үеийн барууны нөхцөл байдлыг хараад үзэхээр хит евроцентрист үзэлтэй ерөнхийдөө цагаан арьстай хүмүүсийн дэлхийг ер нь удирдах хэрэгтэй гэсэн ийм үндсэн үзэл байдаг. Япон хүн бол хинч биш, зүүн Аз хүн бол хинч биш, Хятад хүн бол хинч биш гэдэг ийм их гүрнүүдийн за тэгээд нөгөө их арьсны гэх юм уу ийм үзлийг гаргаж ирж байсан учраас Японууд юу гэдэг тухайн үедээ бол улсаа одоо тухайн үеийн жанжлагч гүрнүүдийн игнэнд аваачих явдал нь Япон хүн болгоны нэг зүрх сэтгэл байсан. За тэр нь байж болох хамгийн муугаар илэрж байгаа нь 731 дэх анги юм аа гэд. За тэгэд энэ талаар бол одоо бүгд найрамдах улсын судлаач нь Жао Июсяны бичсэн. За дундад улсыг түрэмгийлсэн Япон цэргийнхний хөлөн буйртай уулсан хортгийн дайн гэж бас ном байд юм байлээ. Тэгэд энэ дээр бас нөгөө манай үзэгчнэр бас харж болно монгол хэл рүү бас орчуулагдсан байлаа. За тэгэд 2005 онд болохоор энэ Жао Июсян маань болохоор бүгд найрамдах Хятад ард улсын за өвөр Монголын өөртөө засах орны хөлөн буйр аймгийн шинэ бараг зүүн хошууны төв Амгаланбаатар хотод болсон Номон хааны дайны талаарх одоо олон улсын эрдэмшлэгийн хуралд болохоор ихтгэл тавьжсэн юм хүн юм байлаа. За тэгээд за мөн одоо бүгд найрамдах Хятад ард улсын за мөн одоо хөлөн буйр аймгийн шинэ бараг зүүн хошууны судлаач одоо Авид гэж хүн байгаа. За Авид гэж хүний 2005 онд гаргасан Номон хааны дайн гэдэг одоо манай халахын голын дайныг хэлж байгаа шүү дээ. За энэ номонд бас энэ тухай бол товч дурдсан байдаг. За бактериологийн зэвсгийн тухай тийм. За тэгээд ерөнхийдөө бол энэ бактериологийн зэвсгийг за үндсэн ийм 3 аргаар хэрэглэхээр төлөвлөж байсан гэж. За эхний арга болохоор за бактерийн нянг агуулсан Японы сумаар дайсны фронтын шугам болон за гүнд буудаж ням тараах ийм аргаар. За хоёрдугаарт болохоор халдвар төвчний ням бүхий нохоо бөөс агуулсан бөмбөгийг байлдааны онгоцоор за халахын голын баруун эрэгт
хайж одоо нэн тарах. За 3 дугаарт за амиа золиослогч ангийг нууцаар явуулаад одоо нэг өснө камиказе хийгээд те халахын голын баруун эрэгт гаргаад за худаг гол одоо те усны одоо ихтер шууд нянгаараа хордуулах. За мөн одоо энэ зорилгоор үйлдсэн газрын зурагт бол бактериар хордуулах гол усны их гээд за энэ талаар судалгаа хийсэн юмуд үлдсэн юм байна л да. За тэгээд ер нь шууд одоо монголчуудыг одоо бактериологийн зэвсгээр дарнаа гэсэн үндсэн төлөвлөгөөтэй. Тэгэд би буруу ойлгоогүй бол одоо жил болгон шахуу гардаг зүүн аймагуд ялангуяа дорн тэмдээс хуудад гардаг нөгөө шүлхий гэдэг өвчин байна шүү дээ. Балын өвчин. За энэ гоцаалбарт өвчин одоо энэ 39 оны дайны улбаатай Японы бактериологийн зэвсгэртэй бас хамааралтай гэж зарим судлаач нар үздэг юм байна лээ. За тэгээд энэ дээр болохоор ийм хид хідэн зүйлсийг бас нэг ярих хэрэгтэй байгаа маа тий. За энэ дээр нөгөө бас хажуугаар нөгөө шинэ эмчнэрийг сургах тийм юу юм байна л да. Үүдүүлээ. Зорилготой. Тий одоо шууд нөгөө задлан их боломжтой болоод байна шүү дээ. За тэгэхээр нөгөө цэргийн эмчнэр ер нь дайны үе гэдэг чинь бол асар их хэмжээний совлогч хэрэгтэй, эмчнэр хэрэгтэй. За энэ үед болохоор нөгөө шууд шинэ эмчнэр 731 дүр анги эсвэл түрүү нэр дэвшсэн бусад 4 удаа анги руу очоод шууд задлан хиллэгдэг. За мөн одоо энэ халдвар төвчин зориуд халдаах туршилтуудыг за мөн асар их хийжсэн. За түрүү нэр дурддагтайг бол жишээлбэл татранг за морины халдвар төвчин гэдэг нэг glanders гэж өвчин байна. За мөн биеийн халуурал typhus, суулгал буюу dysentery зэрэг өвчнүүдийг за мөн халдаах юм туршилтуудыг хийжсэн. За тэгээд энд бас нөгөө шууд нөгөө хүнийг халдварлуулах гэхээсээ илүүтэй нөгөө талаасаа бас стандарт биш батлагдаагүй эмчилгээнүүдийг туршижсэн тийм зүйлс байна л да. Тэгээд маш олон хоригдлууд бол стандарт бус баталгаагүй маш тийм хачирхалтай сонин эмчилгээний туршилтуудыг хийснээр бол амиа алдсан ийм баримтууд байна. Тэгээд тухайн нөгөө эмчилгээнүүд нь бол үндсэндээ нэг тийм хөгжүүлэлтийн шатандаа явж исэн вакцинуудыг бол шууд нөгөө хүн дээр туршина. Одоо бол нөгөө юу гэдэг туршилтын холгон гэж байдаг шүү дээ. Одоо хүртэл одоо нөгөө PETA гэдэг нөгөө олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллага шүү дээ. Тэнцээс холгонууд дээр амьд холгон дээр турших байдлыг хүртэл эсэргүүцэж яхад одоо нэг 100 хүрэхгүй жилийн өмнө шууд хүн дээр батлагдаагүй шууд вакцины ингэж шахаж туршиж исэн гэдэг. За дөрөв дэх бас нэг гол зорилго нь бол хүний биеийн тэсвэр хатуужлыг судлах туршилтуудаа гэдэг. Тэгээд энэ бол бас нөгөө Auschwitz ч юм уу эсвэл Бухенвальдын хорих ангиуд нөгөө Европт болж байсан хорих лагеруудад одоо хийжсэн туршилтуудтай бас адилхан иймэрхүү туршилтуудыг хийжсэн гэдэг. За жишээлбэл нөгөө хорт хий амьсгалуулах гэдэг юм уу. За эсвэл нөгөө агаарыг шууд бохирдуулах. Да эсвэл сэтгэл зүйн хувьд тухайн хүнийг сэтгэл зүйн бас нөгөө 3000 хүн гэдэг чинь нөгөө сэтгэл зүйч сэтгэл судлаач нарч байгаа. За нөгөө бактери биологийн ч байгаа нөгөө маш олон салбарын эрдэмтэд очивол юу хүснээ шууд хүн дээр хийж байгаа байхгүй тий. За тэгээд энд бол зарим эмчнэр бол хүний биед судсаар агаарыг хэр хэмжээтэй шахаж болох юм бэ гэдгийг хүртэл тий. За мөн цус алдалт үхэлд хүрэх хэмжээ нь ямар байх вэ? За хоол хүнс усгүйгээр хэд хоног тисэж болох вэ? За эсвэл зөвхөн усаар хэд хоног амьдрах боломжтой вэ гэх мэд туршилтуудыг бол хийжсэн. За тэгээд энд бол бүгдийн одоо хамтд нь бол нэрлэхэд ерөнхийдөө л тэгэл гарахгүй л гэсэн үг дээ. Энэ туршилтуудын ард бол гарах боломжгүй гэж. Дээрээс нөгөө түрүүнд дурдсан бас нөгөө евроцентризмын үзлийн эсрэг Японы бас өөрсдийнх нь нацизмын нацист үзэл гарч ирж байна л да. Тэгэхээр Азад бол Японууд нэгдүгürt байх ёстой. Азийг бол Япон эзлэх ёстой. Хамгийн дээр нь суух ёстой гэдэг энэ Японы бас өөрсдийнх нь тухайн үеийн нэг юм менталитет дээр нь тулгуурласан юм үзлүүд байна л да. Тэгэхээр ер нь бол Япон улс орны цэвэр байдалтай. Тэгээд арсны ерөнхийдөө давуу байдлыг нь бол нэлээд оруулж ирж ер нь ноёлох анги гэж бодож байсан учраас Хятад за эсвэл Монгол ч гэдэг юм уу за бусад үндэстнүүд бол хүн биш гэх тийм үзэл. Яг л одоо нөгөө Германы нацистууд бол нөгөө еврей хүн бол хүн биш гэж үзэж байсан учраас нөгөө тухайн хүмүүс ерөөсөө хүн гэдэг талаас нь харахгүйгээр л тэгээ ийм яргаллыг үлдэх боломжтой. Нөгөө сэтгэл зүйн хувьд нэг хийж байгаа хүмүүсийн хувьд тийм туршилтын биетүүдээ та нар энэ дээр одоо туршилт хийж болно гэдгийг ингээд цаанаас нь бүр ухуулж өгөөд тий. Дээрээс нь энд бас нэг юм сэтгэл зүйн хувьд за бас нөгөө ингээд байна шүү дээ. Японы хамбал тэргүүлэх одоо зэрэгтэй докторууд одоо судлаач нарыг цуглуулж байгаа шүү дээ. Тэд нар бол
тэнэг хүмүүс бол биш аахгүй тий. Боловсролтой хүмүүс. Ийм хүмүүс яагаад ийм туршилтуудыг хүлээн зөвшөөрөөд өөрсдөө гардаж хийгээд байсан бэ гэхээр за нэгдүгээрт бол за мэдээж хэрэг юу гэдэг хангамж, цалин хөлсч гэдэг юм уу. За эсвэл бүр шууд шахаанд оруулах байдлаар. Тэгэд төсөвтэй танилцж байхад бол тухайн үеийн Японы нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүний одоо нийт төсвийн багагүй хувь нь зөвхөн 731-р ангийг санхүүжүүлэх одоо ийм зорилготойгоор жишээлбэл хоримтлуулж байсан гэдэг. За энэ дээр бас маш нууц орчинд хийжсэн. Тэгэхээр хизэж тухайн туршилтыг хийжсэн судлаач бодохгүй байна л да. Ер нь Япончууд дайнд ялагдаад за тэгээд энэ юу хийжсэн гэдэг нь ил болоод ч гэдэг юм уу болохгүй гэж бодож ирсэн учраас маш нууц байсан учраас нөгөө өөрийг нь хүн харахгүй байгаа тохиолдол хүн чинь зарим тохиолдолд ёс суртахуунгүй ёс зүйгүй үйлдэл гаргадаг шүү дээ. Тиймэрхүү сэтгэл зүйн байдал бас нөлөөлсөн байх боломжтой гэдэг. Дээрээс нь зөвхөн 731-р ангийн хажууд л ихэд бүр юм тийм маш тийм лакшри нэг юм хотхнуудыг байгуулад нөгөө гэр бүлийн амьдруулад сургууль цэцэрлэгийг хүртэл байгуулад ийм бүхэл бүтэн ийм хот маягийн ийм суурин газар үүсэж байгаа юм л да тий. Тэгэхээр тэр газараа олон сараар жилээр ингэж амьдраад дээрэс нь байнгын ордог нөгөө ажлын газар нь бүрэн хаалттай маш нууц орчинд за дээрэс нь гэрэл маш бага ордог ийм орчинд хүний сэтгэл зүй өөрөө өөрчлөгдөв юм байна л да. Нөгөө туршилтанд орж байгаа хүмүүс гэдгээсээ гадна туршилт хийж байгаа нөхдүүд маань өөрсдөө илүү харгас. Тий илүү харгас. Зүгээр энгийн хүн байсан мөртлөө одоо ийм юу гэдэг нэг юм дүрийн юу гэж байдаг ш хөгжүүлэлт гэж байдаг шиг яг шууд нөгөө эрдэмтэн судлаач нар, совилогч нар ч гэдэг юм уу тэд нар бол тэр чигээр одоо юу гэдгийг ийм psychopath маягийн болж эхэлдэг юм байна л ер нь юу ч хийж болох тий. Тийм учраас өөрсдөө хамгийн хүнлэг биш аимшигтай шинжийг бол гаргаж ирж ийсэн гэдэг. Тэгээд мэдээж одоо энэ байдал нь эзэж задрахгүй гэж тэд нар итгэж ийсэн. Ийм учраас одоо энэ хүү туршилтууд боломжтой болжээ гэж. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал бэлгэх ёстой зүйл бол дата sim. За миний туршлагаас харахад глобал дата sim тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата sim-тэй хамтран ажиллах болсондоо таатай байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал sim. Бас нөгөө талаасаа тий Японы арми нөгөө дарамт шахалтууд биш нөгөө гэр бүлээр нь дарамтлах шахах ч юм уу за эсвэл нөгөө хит нөгөө Японы үслийг гаргаж ирээд чи эх орныгоо төлөө өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг ингэж харуулах ёстой бидтэй юу Германд ингээд чамааг эх орон чинь жишээлбэл сургалаа ингэж ирчээд ингээд эх орныгоо төлөө хийж болохгүй ерөнхийдөө бол маш их хэмжээний тийм дарамт өгч байгаа юм л да тий. Тэгэд хэрвээ энэ одоо судлаачдын айл нэгэн ч юм уу одоо энэ туршилтанд оролцохоос татгалзах юм бол Хикакумин гэж нэрлэдэг байсан буюу эх орноос урагч гэж нэрлээд нийгмээс бүр гадуур байлгадаг. Одоо нөгөө ажлаас нь гаргадаг ч юм уу. За эсвэл шинжлэх ухааны академийн гишүүн болвол гишүүнийг нь төдөлзүүлдэг ч юм уу тий. За мэдээж хатуу дарамт айдсын дунд ингээд оруулдаг. За тэгээд олонний өмнө юу гэдгийг ажилгүй ямар ч нэр хүндгүй болно. Тэгжээснээс очоод сайн цалинтай хангамжтай. Дээрээс нь хүний бүр нэг юм deep down гэдэг шиг бүр тэр гүн гүнзгийтэй боддог яг биологийн хүний хувьд бол хүн дээр туршилт хийх гэдэг бол хамгийн нэг талаас эффективний уулын ажил байгаа байхгүй шууд шалгachна гэдэг бол шинжлэх ухааны хувьд гисэн тийм байдлаар бас нэг мэдлэх энэ нэг яадын бол энэ одоо шинжлэх ухаанч бол энэ яадын бол гэсэн нэг асуултаар ингээд дамждаг ш. Тэнгүүд зарим хүмүүсийн дотоод бас энэ яадын бол гэсэн асуултаар бас юмнуудыг хийжсэн байж магадгүй тийм. Дээрээс нь тухайн үеийн одоо Японы анагаах сургуулиуд болохоор за одоо ч гэсэн юм байна л да. Тэр нь их сургуулиудын эрх мэдэл бүхэлдээ нэг профессорын гартал төвлөрдөг буюу за тэр хүмүүсийг болохоор Икёку нар гэж нэрлэдэг юм байна л. Тэгэхээр Икёку гэдэг нь болохоор тухайн профессорын удирддаг хичээлийн тэнхэм эсвэл одоо судалгааны лаборатори эмнэлгийн нэг ч гэсэн одоо энэ гурвыг нэгтгсэн ийм бүтцэн юм байна л. Энд болохоор судлаач, дэд профессор, туслахууд бүгдээрээ толгой профессорт бүрэн захирагддаг. За тэгээ докторийн зэрэгээ болохоор хамгаалсныхаа дараа Икёкуда үлдээ. Тэгээ профессорын хол нөө итгэлийг хүлээх гэдэг нэг тийм чухал юм байна л. Тэгэхээр одоо юу гэдгийг бодоход за тухайн үед нэг юм 60 настай нэг тийм докторийн зэрэг хамгаалж байгаа хүн байлаа гэж бодоход амьдралынхаа нийтдээ 40 гаруй жилийг нь зарцуулсан. Тэгээд байж гид нэг өдөр загтал ирээд за ийм гэдэг маш нууц гээд мэдээлэл авчлаа. Тэгээд нэг бол тийшээ яв. Нэг бол
энэ 40 жилийн хөдөлмөр, энэ 40 жилийн хийсэн бүх зүйл чинь юу ч биш шүү. Тэгэхэд хүмүүс одоо ямар шийдвэр гаргахгүй бол тий. Тэгэхээр энд бол нөгөө шууд нөгөө судлаач нар эрдэмтдийг бол буруутгах нь бас нэг талаас буруу юм л да тий. Гэх мэт ийм байдлаар бол явуулж исэн гэдэг. Түрүүн бас нөгөө төгсөв дурдсан гэдэг. Тэгээд тэн дээр болохоор жилийн төсвөнд тухайн үеийнхээ ханшаар 10 сая йен байсан болохоор одоогийн мөнгөөр бодох юм бол 9 тэрбум йен буюу 86 сая ам доллартай тэнцэх ийм хэмжээ. Тэгэхээр бол асар их хэмжээний. За энд бол мэдээж нөгөө 3000 орчим ажилтны цайлан урамшуултны явна. За тэгэл нөгөө хүнс чанартай болгож байгаа нөгөө судлаач нартай. За тэгээ дээрээс нь нөгөө лабораториг бол бүр хамгийн дээд хэмжээгээр одоо байгуулж өгнө. За ингээд 731-р анги руу нэг талаас боловсрсон дээд зэргийн ангаах ухааны салбарын эрдэмтэд, за нөгөө талаас тэр эрдэмтэд олз болох боломжтой олзны одоо хүмүүс буюу банцнуудыг ингэж оруулаад, за тэгээд энэ хоёр ингэж мөргөлдөж ирээд тэгээд энэ цэцэд аимшигтай юм болж байсан гэдэг. За энэ тухай бас маш олон тийм кино, за дээрээс нь дурсамжууд, баримтат кино, уран сайхны кинонууд хүртэл бас байдаг шүү дээ тий. Тэгээ хамгийн гол одоо сургамжтай зүйл нь Харбин хотын музей байгаа шүү дээ. Тэндээс бас ингээд яг боддоор нь харж болно. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн 2 дугаар дайны үеийн хамгийн хар бараанд бүх гэвэл магадгүй энийг бас өгүүлэх юм болов уу. Тэгээд бас ерөнхийдөө нөгөө дай гэдэг зүйл чинь бүх юма дагуулж ирдэг юм байна л да тий. Тэгээд тийм болохоор энэ нэг юм жишээ байлаа. Тэгээд ерөнхийдөө бас энэ сүүл нөгөө дайны шүүх болоод тэгж яхад бол энэ 731-р анги гэдэг бол удирдагч Широ Иши гэдэг хүн байхгүйсэн бол баг одоо энэ анги байхгүй байх хэмжээний одоо Широ Иши тийм их хэмжээний ганц хүн дээр төвлөрч за нэг хүний удирдлагын дор гэж явагдчихсэн. Тэгээд Широ Иши бол энэ 731-р ангийн бол ер нь эцэг нь гэж хэлэгдэж болохоор юм хүн байгаа байхгүй. Гэхдээ дайны шүүхийн дараа Широ Иши ямар ч ял авахгүйгээр ял завчсан байгаа юм л та. Тэгэхээр энэ бол нэг юм шудраг ёс бас хаана байна вэ гэдэг томоохон асуултын тэмдэг үлдэж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө л нөгөө улс төрийн шинжтэй. За асар их хэмжээний мэдээллийг олон жилийн турш буюу 6 жилийн турш цуглуулчаад тэр мэдээлэл тэр одоо бий болсон байгаа мэдлэгээ одоо яах вэ гэдэг чинь байна шүү дээ. Тэгэд Америк нэгдсэн улсын зүгээс энийг бол судалгааны бүх материалуудыг өөр юм болгоод за тэгээд хариуд нь жишээлбэл Широ Ишиг бол эрх чөлөөтэй ингээд үлдээж байгаа юм л да. Тэгэхээр нэг юм бас түүх байна тий. За ингээд 80 жилийн өмнө 100 гарахгүй жилийн өмнө одоо ийм аимшигтай зүйл болж ижээ. Тэгээд яг хиттийн талаас нь бол одоо зөндөө олон кинонууд байдаг. Тэгээд маш олон хүмүүс одоо яг өөрсдийнхөө биччихсэн одоо баримтууд тий тухайн одоо эмээ өвөө нь одоо тийм зүйл төр ингээд байж исэн. Тэгээд сэтгэл зүйгээрээ тий яг бодит байсан хүмүүс нь хүртэл одоо ингээд тэмцээд ердөөсөө ингээд хүмүүс ердөөсөө анхааралтай авахгүй одоо энэ юм бодит байсан шүү гэдгийг хэлээд байгаа мөртлөө ингээд анхааралтай авахгүй бас их олон жил болсон. Тэгээд яг үндэ бол одоо хүртэл японочдод суучлалт гуугаагүй тий юм байсан гэдгийг ердөөсөө хүлэн зөвшөөрдөггүй тий. Тэгээд ийм аимшигтай түүх байна. Тэгээд дайн бол хизээч одоо тийм одоо сайн сайхан зүйлийг бол дагуулахгүй. Тэгээд ийм аимшигтай одоо түүхийг бид нар өнөөдөр ярьсан дэлгүүр хоттой баярлалаа. Тэгээд бид нар бас энэ одоо дайны одоо өөр одоо дагуурыг те бид нар одоо ингээд сурамж болон авах хаа. Тэгээд нэвтрүүлэг хүлээн авч утсан үзэгчтэй баярлалаа. За баярлалаа. Брим подкастын сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За миний би энэ аль бус гадаад хэлний төвийг үүсгэн байгуулсан. Манайх бол цаг тутамд дэлгэлтэй авч байна. Та өөрийнхөө хуваарьтаа тохируулаад өглөөний анги, өдрийн анги, оройн анги болон амралтын өдрийн ангиудыг сонгож суралцах боломжтой. Манай хөтөлбөрийн хувьд Английн алдарт Pearson системийн Road Map зураг бичгээр явагдана. За тэгэхээр манай англи хэлний төв нь бол ямар нэгэн нас харгалзахгүй байгаа. За мөн та манай сургалтын төвөөр үйлчлүүлснээр за маш олон төрлийн movie night, game night, за одоо book club гэх мэт олон ивентэд үнэгүй оролцох боломжтой бөгөөд мөн ганцаарчилсан давтлагад та үнэгүй хамрагдах боломжтой байгаамаа. Тэгэхээр манай төвийн ураа буюу хэлээр дамжуулж одоо соён гэгэрэлд хүрцгээе гэдэг урайны дагуу та бүхэн одоо ерөнхий англи хэлний ангиудаа суух боломжтой. Таны төвшин ямар ч төвшин байж болно. За манай төв нь за хотын төвд буюу Сүхбаатарын талбайн зүүн талд туушин зочд буудлын чанга хойно байралтай. За тэгэхээр та одоо энэ постэр дээр харагдаж буй утсаар болон хувийн чатаар холбогдох боломжтой. Баярлалаа та бүхэндээ.